За сабцхан би Монголын арцах баасан хөө байна. За сүүлийн үед бас реклам нэвтрүүлгүүд бас гоё хийгддэг болжээ. Монгол Улсын дархан аврах, Атсуур аврах, Монголын арслан Батмагна нарын хамтарсан лавшаа брэндтэй хамтарч хийсэн нэвтрүүлгийг бүгдээрээ үзцгээе. Аав нараа дагж очиж нэг хүүхдүүдтэй нар шиг барилдах дуртай. Энэс багасаа нэг бүх бол нэгэл өөргөө кодлцсон гэдэг шиг байсан. Тэгвэл та тэр ялгаагүй л. Намайг юусаа гэл хүүхдүүд энэ ерөөсөө гэл энэ угсаа бүх болгон хүүхдээ ингээд өвөө тэгдэг байсан. Тэгэл дээрээс би ерөөсөө бүх болох юм байна гэсэн ойлголттой. Аврагын удам бол одоо яалтчгүй 3 үеийн удамд бүх төссөн орчин аав нь Монгол Улсын арц цолтой, өвөө аав нь Монгол Улсын начин цолтой бүх. Тэгээ яалтчгүй одоо 3 үеийн удамд бүх. Тэгээ одоо яа харахгүй одоо барилдахаас өөр арга байхгүй одоо би ч гэсэн манай ээж аавын талаас барилддаг бүхий удамтай. Тэгээ яа харахгүй дээдлийн хоёр хахтай тэгээ хоёр ах маань хоёулаа барилдаж байгаа болохоор орчин нь өөрөө одоо бүхийн хүрээл бүхий орчин болоо өсөж байгаа байхгүй. Тэгээд тэгэхээр яа харахгүй барилдахаас өөр арга байхгүй. Хонгор нутаг гэдэг дуусаар аманд орсон. Тэрээс энэ лоо найзууд байл энэ таарахад хонгор нутгийг аялаад байж тэрээс. Тэр нутгийн бүх төрүүлэгч одоо тийм олон нөлөөлж штэ. Аврагын хувьд бол одоо бас энэ цаг үед өрөлдөж байгаа Монгол бүхийн ноён оргил цолонд Монгол Улсын дархан авраг гэмэх энэ цолонд хүрэхэд бол одоо нөр их хүч хөдөлмөр, нөл их сахилга бат, их төвчээр, бэлтгэлийн одоо формо яаж хадгалах. Тэгээ дээрээс нь одоо аврагын хувьд бол одоо тэгээд увснор галын одоо бүхчүүдийнхаа үлгэр жишээ одоо ягарахгүй хүнээс бол одоо төсвөр төвчээр ямар даваанд яаж бүрэлдэх, өөрийгөө яаж бэлдэх гэдэг одоо суралц зүйл их байгаа. Тэгээд дээрэс нь одоо хонгор нутг гэдэг дууг одоо энэ тэнд явах дуулдаг авраг сайд гэж штэ. Тэгээ өөрөө бол одоо увснуур дууг одоо 4 жил дараалан дуулал 4 жил одоо төрийн наадам төрүүл дуулалцсан юм шүү дээ. Тэгэхээр одоо бас одоо Монгол бүх энэ цаг үеийн Монгол бүхийн одоо ягаргүй ноён оргил тэгэхээр одоо энэ хүний хөдөлмөр нөр их хөлсгүч тий одоо төвчээр одоо бахархгүй байхын аргагүй ийм сайхан аваргаа. За Батмагна дүүгийн хувьд бол одоо маш их ирээдүй байна. Төрийн наадамд одоо 2025 онд төрүүлж Монгол Улсын арслан цолонд төрлөө. Дөнгөж 24 настай болсон арслан боллоо. Цаашаага төрийн наадамд одоо эдэж төрүүлж бүрэн боломж байгаа гэж би боддог. 13 жил дээр төрсөн Батмагна арслан тэгээ могоожилтэй юм билээ. Тэгэл одоо сайхан дүү хоёлоо нэг жилдээ мэн лээ шогаал инээгээл явсан. Тэгэл 25-ны 20 жил дээр ингээ арслан болоод сайхан төрийн наадмын төрөө болж хонгор нутаг дууга Монгол дүмэндээ самны уяар болтолтой ашиглууллаа шүү дээ. Монгол биш одоо өөр Монголд очих хүртэл хонгор нутаг дуу явж илээ шүү дээ. Тэгээ одоо цаашдынх нь одоо зам дардан байж төрийн наадамда олон төрөө хүртэж одоо энэ сайхан цог суугаа дархан аврагынхаа энэ авраг цолонд хүрэх байхаа гэж одоо дотроо бодож явдаг юм аа. Нэр юмсний цаанаа бол тий. Шийдгэл дээр хийсэн хоолойгоос нэг амттай байв. Билетгэн дээрээс хоолноос илүү тийм ээ. Наадам төхөөрөнгүүлж байгаа. Сүүлийн 10 хоног 14 хоног сүүлийн 3 хоногт болсон шилдэг болоо идэл. Бие айлал хөнгөрүүлээл. Тэгээд орж байгаа. Манай орчин бүрэн лавшаа брэнд энэ бостой шилтэй хоолыг ферийн салхитай сайхан одоо энэ цастаа өөлдөө. Бас хэрэг сайхан шүү. Одоо задлаад өөрийнхөө гараар ингээд 10 минут өнтер хийгээд нэг хэрч бас. Ялангуяа одоо тамирчин биднүүсийн хувьд бол үнэхээр сайхан шилтэй хоол хар багасаа одоо ээжийнхээ гарын хоолыг идэж өссөн болохоор манай оюут ч одоо хийгээд ил гал дээр хийгээд идэх хамар байх шиг байна. Энэ борцтой шилний бас нэг онцлог нь болохоор юу юм бэ? Нөгөө ил гал дээр хийж байгаа мөртлөө тэгээ утааны амттай. Тэр нь болохоор бас их сонин содон тий их гоё. Манай гэрүүлч гэсэн бас одоо байнга авч хэрэгэлдэг. 7 ногтой 3-аас 4 удаа шилтэй хоол гэж иддэг. Хоолоо шингээг нэг сайхан солохгүй. За тэгээд байх. За манай аврагарсан хоёр ч сайхан шилтэй хоолоо идэж аваад сайхан агаарт үндэсний бүхийн ховцтой одоо хоорондоо барилдж исэн бол одоо хоёлаа сайхан Монгол дээлтэй дагаарт одоо хэн давсан бас одоо тодорхойгүй өргөлжлөл одоо бас байгаа юм шиг байна да. Би ч гэсэн одоо энэ аврагарсан хоёрынхаа одоо шилтэй хоолыг хараад одоо бас сайхан шилтэй
лавшаа хийж дмаар санагчлаа. За тэгээ ясны шилтэй лавшаа манай дотроо олдоод маш олон төрөл байдаг. Тэгээ сонгонтой, луунтай, тэгээд ясны шилтэй, борцтой тий. Тэгээ одоо маш олон төрөл байдаг. Энэ дотроос одоо тэгээд хүн болгоно өөр өөрсөндөө таарсан аль идэх дуртай амттайгаа ингээд 7 дуртай хөнгөл 7-тай хүүхд хэрэгтэй. Тэгээ ялангуяа миний хувьд бол борцтой ясны шилтэй хоолыг одоо маш их сонгож идэх дуртай. Тэгээ олон төрөл байд юм байна. Байнгын хэрэглээ баг болж байна да.